Сайн байцгаана уу? Илгэний өгөлд үүсгдэг илгэнд хамгийн аюултай зүйлийг нэрлэж гэвэл та юу нэрлэх вэ? Архи биш. Сахар биш. Тэгвэл хэд холестерин ихтэй хоол хүнс бөгөөч биш. Энэ дурдах зүйл маань 18 сарын турш өөх идэд хадгалагдаж илгэнд очоод архины ямар нэгэн нөлөөгүйгээр илгэний өгөлтийг үүсгэж чадна. Бидний мэдэх майонез бүх төрлийн салаад амтлагч соусонд агуулдаг. Ихэнх ресторан, цайны газрууд үүнийг ашиглаж хоол хүнсээ шарж хуурч бэлтгэдэг. Бидний өдөр тутамдаа 100 маягаар хэрэглэж байгаа протеин бар, батончиг, жигнэмэг, чипс хүртэл үүнийг агуулдаг. Эдгээр нь цусан дахь сахарыг огцом өсгөж инсулин даврын ялгаруултыг нэмэгдүүлдэг. Ингэснээр инсулины эсрхүүцэл үүсэж эцэстээ илэг өглөх аюулд хүргэнэ. Zero sugar буюу сахар хөв гэж шошгосон байдаг чипс, жигнэмэг хүртэл омега 6 тосны хүчлэр дүүрэн байдаг. Харин энэ нь маш хүчтэй өрөвсөл үүсгэгч. За тэгвэл яг юу илхэн тийм их аюул авчирч байгаа? Энэ бол industrial seed oil буюу хэд боловсруулсан тос. Эдгээр нь үйлдвэрийн аргаар гаргаж ирсэн үрийн тос бөгөөд тосыг гаргахдаа бензин үйлдвэрлэхэд хэрэглэгддэг уусгагч буюу шингэрүүлэгч бодис, химийн бодис гексаныг ашигладаг. Ихэнх үрийн тос өөрөө гексаны агуулмжтай байдаг. За тэгвэл хэрхэн хоолоо эрүүлэр бэлтгэх юм бэ? Бидний үзэн ядаад байдаг малын өөх, мартагдах шахсан өөхөн тос, шар тос, цэцгийн тос зэргийг ашиглаж болно. За мөн эрүүл тос гэж нэрлэгддэг оливын тос, экстра виржин, авокадо ойл зэргийг хоолндоо ашиглаж болох нь. Илгэний өөхөлтийг арилгах, эрүүлжүүлэх хамгийн ихний алхам бол цагаар хооллох буюу тодорхой хэмжээний мацаг барих. Мөн эрүүл тэнцвэртэй хоолтыг хэвшил болгох. Өөртөө тарсан хөдөлгөөн хийхэд оршино. Өөр ямар ч нууц байхгүй. За та тэгэхээр яг одоо юу хийх гэж байна?